Эрт бас бол нийт бол хөглөөний ярилцлага та бүхэнд үргэлжлэн хүрч байгаа хэрэг үзэгчтэй удаагч зочноо та бүхэнд танилцуулж байна. За зайнаас бусдыг эмчлэх мэдээлэл эмчилгээний хүн автоматар манай студид хүрэлцэн ирсэн байна. Таны өглөөний амгаланг айлтгая. За баярлалаа. Телевиз үзэгч та бүхэндээ бас энэ өглөөний амар амгалангаа айлтгаж байна. Зайнаас эмчилнэ гэж юм. Тэгэхээр таны арга технологийн талаар бидэнд ярьж өгөөч. Мэдээлэл эмчилгээ гэж бас давхар гараад ирсэн байна. Энэ ямар учиртай вэ? Тийм. Тэгэхээр ер нь хүмүүс хүн гэж хэмбэ гэдгийг хамгийн нэгдүгээрт илүү их сайн ойлгох хэрэгтэй байгаа юм л да. Ер нь хүмүүс голцоо ер нь юмыг гадна талаас нь, шин чанар талаас нь, бие махбод талаас нь, нүдэнд харагддаг шинж тухайн талаас нь харах дуртай л да. Ер нь ягаад гэвэл яг бодит харагдчаа зүйл ингэж боддог. Гэтэл аливаа зүйл хоёр талтай болж таарад байна шүү дээ. Бид нэр бүхий л юм дээр юмыг хоёр талтай гэдэг нь мэддэг. Юмны гадна тал нь, дотор тал нь ер нь юу гэдэг арга талаас нь ярьж байна, бэлэг ухаан талаас нь ярьж байна, шинж тухаан талаас нь ярьж байна гэдэг ингээд шин чанар талаас нь, мөн чанараас нь гэдэг ярьдаг. Гэхдээ хэрвээ бид нэр ирээдүйд одоо аж жаргалтай, эрүүл саруул сайхан амьдрья гэж бодож байгаа юм бол хүнийг нөгөө харагдахгүй байгаа далд бие талаас нь одоо нэггээр гэх юм бол хүний сэтгэл, далд ухамсар, сүнс талаас нь хэрвээ бид нэр тэнцвэртэй байдлаар зөв байлгаж чадах юм бол бид нэр эрүүлж байх боломжтой байгаад байдаг. Гэтэл өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм маань дандаа нэг талаас нь яг тэр тусмаа хүн дээр заавалчгүй ер нь юу гэдэг тэр махан биел гэж яриад байгаа юм л да. Бие махбод дээр болж байгаа ямарваа нэгэн үүсэж байгаа өвчнөж бай. Ажил төрөнд бүтэхгүй боллоо гэж бодъё. Дээрээс нь амьдралд нь ямарваа нэгэн саад бэрхшээл гарч болно. Энэ болгоны тэр буруу мэдээлэл шалтгаан нөгөө харагдахгүй тэр нөгөө сэтгэл, нөгөө далд ухамсар, тэр сүнс гэдэг юм дээр нь шалтгаан буюу буруу мэдээлэл нь байгаад байдаг. Бие махбод дээр нь заслаач хэлээ гэсэн тэр буруу мэдээлэл засагдаагүй учраас дахих боломжтой, цааш нь үргэлжлэх боломжтой төр зурихад гэж ойлгогддог юм л да. Тэгэхээр дахих боломжтой гэдэг жишээ тийм үү. Тэгэхээр өвчин идэхгүй байх, тухайн үед шинж тэмдэг дарагдсан боловч дахид сэтэрч гарч ирээд байдаг. Идэгдгүүн байна. Энэ өвчин чинь идэгдгүүн байна гэсэн мухардалд хүмүүсийг оруулаад байдаг юм байна л да. Тэгэхээр таны эмчилгээг дангаар нь хэрэглэх нь зохимжтой мó? Бусад эмчилгээтэй хавсран хэрэглэж болох уу? Ер нь өнөөдрийн байдлаар анагаахын одоо мэдээж эмнэлгээр эмчилүүлж байгаа хүмүүс зүгээр энгийн өвчин дөр бол мэдээж шууд идэгчих боломжтой л доо. Эм тариагаараа идэх өвчин байж болно. Өшөө хүнд өвчин тусаад анагаахын одоо юу гэдэг тэр аргаар нь идэхгүй боломжгүй тийм өвчнүүд зөндөө хүний бие дээр үүссэн байдаг. Яг тийм өвчнийг бол бид нэр мэдээлэл эмчилгээ буюу тэр далд ухамсарт нь тэр сүнсэнд нь байгаа мэдээллүүд бие махбод дээр гарч ирсэн өвчнийг эм тариагаар юм уу эмнэлгийн аргаар эмчлэх боломжгүй гэдэг маань аль хэдийн энэ хүмүүст мэдэгцээд байна. Яагаад гэхээр одоо над дээр эмчлүүлэх гэж ирж байгаа хүмүүс маань эмнэлгээр бол за таач одоо ингээд хэцүү болцсон шүү дээ эмчлэгдэхгүй бүр тийм эцсийн шатандаа орсон гэж хэлцдэг. Нөгөө сэтгэл санаа нь улам хүндэрдэг, улам одоо сэтгэл хямарснаасаа болоод өвчнийг өшөө даамжруулдаг. Гэтэл яг миний хэлэх гээд байгаа энэ эмчилгээ маань хүний тэр сэтгэл, тэр далд ухамсар дээр байгаа буруу мэдээллийг нь засах тийм боломж байдаг. Сэтгэлээр нь хүнийг тэнцвэржүүлээд эрүүл байх боломжтой гэдгийг нь эргээд ойлгуулахад тэр цаана мэдээлэл нь засагч байгаа тохиолдолд хүмүүс одоо эрүүл байдаг л да, болдгоо л доо ер нь. Яагаад энэ чинь зайнаас хүний тэр эмчлэгдэхгүй гэсэн өвчнийг тэр зайнаас эмчлээд байгаа юм бэ? Тэгэхээр бид нар энэ өөрийгөө нөгөө далд ухамсар талаас харж чаддгүй. Нэгүр хэлэх юм бол хүний биен дээр зөндөө хийн эргэлтүүд байна. Хий хуримтлагдж байна. Гэтэл өшөө энерги байна. Тэр энергийн төвүүд, энергийн эргэлтүүд байна. Хүмүүс бяцтгал энэ тэр юу яах үедээ одоо тэр чакра, энергийн хүрднүүд гэж яриад байна. Тэд нар бол хүний биед маш хэрэгтэй юм. Дээрээс нь хүн чинь өөрөө удамшлын аавын талын, ээжийн талын зөндөө мэдээлэл байдаг. Хүн сэтгэл далд ухамсараараа цааш нь ер нь нэг удаа амьдраад ингээд бие махбодод орхиж байгаа болохоос биш. Тэр харагдахгүй байгаа биеэрээ хүн чинь мөнх байдаг болохоор өмнөх төрөлдөө хүн байсан. Тэр өмнөх төрлийнх нь мэдээлэл одоо өөрийн биен дээр нь хүртэл байж л байдаг. Өвдөх шалтгаан маш их байдаг. Зөвхөн одоо өнөөдрийн бидний өдөр тутмын зүйлээс болж хүн өвддөг. Ер нь дээрээс орчны ертөнцөөс од гараг нар сарны одоо тийм нөлөөллөөр хүн өвдөх магадлал байна. Амьдарч байгаа орчин газрын нөлөөллөөс болоод хүн өвдөх боломж нь өөрөө гэснээр мэрийгээч тийм нөлөөллүүд нүдэнд харагдахгүй нөлөөллүүд байдгийг энэ тариагаар засчих юм болов
гэсэн тийм их найдвар хүлээж ирсэн хүмүүс их урам хугардаг л та. Тийм учраас над дээр ирсэн хүмүүс ер нь их хүнд өвчтэй тааж найдваргүй гэж хэлсэн хүмүүс эрүүл болсныхаа дараа ямар сони би ийм юмыг өдий хүртэл ойлгохгүй ингэж их ойртоо ингэж анхаарал тавихгүй явсан юм байна гэдгийг сүүлд ер нь ухаарж ойлгож сэтгэлгээндээ тийм өөрчлөлтүүдийг гаргадаг л та. Тэгэхээр энэ зайн буюу мэдээллийн имчилгээгээр бүгдийг имчилж болно гэж та хэлэх гээд байна. Одоо жишээлбэл хавдар байна. За тэгээд янз бүрийн өвөн хүчний өвчнүүд байна. Нөгөө яс ургац ясан бүртэл өөрчлөлт орсон. Ийм тохиолдлуудад мэдээллийн имчилгээ хэр үр дүнтэй вэ? Ер нь би сүүлийн 10 жил энэ энергийг далд ухамсар сүнсний талаар өөрөө сонирхож яваад сүүлдээ ер нь хүний далд биений талаар ингээд судалгаа хийж чад ер нь хүнийг зайнаас эмчлэх боломжтой гэдгийг энэ их олон сайхан багш нарын хүчинд мэдэж авсан л да. Эн чинь юу гэсэн үг вэ гэхээр бид нар тэр далд биен дээр хүний мэдээлэл бүр үргэлжийн бичгч байдаг. Одоо жишээлбэл би миний хэлээд байгаа тэр сэтгэл далд ухамсараа тэнцвэржүүлнэ гэдэг маань юу яриад байгаа юм тэгэхээр бид нэр өдөр тутамдаа уурдах юм уу, гомдох юм уу, үзэн ядах юм уу, сэтгэлийн тэр одоо буруу мэдрэмж болгон өвдөх шалтгаануудыг л цаана байгаа далд биен дээрээ бичсээр л байдаг. Тэр маань хуримтлагддаг. Тэрч хуримтлагдж байгаа дараа нь өвчин үүсээд байгаа маа гэдгийг нэрээсээ ойлгодгоо. Өнөөдөр нэг хүнтэй хэрүүл хийлээ. Тэгээд стресст орлоо. Ер нь биеийн өвдөө хөвчдөг хүмүүс зөндөл байдаг. Тэр үнтэй ингэж өнөөдөр муудалснаас болоод бие өвдөд энэ хэдэн хоногтой хямардаг ч хүмүүс байдаг. Эн чинь яаж юм цаана мэдээлэл бичигдээд байгаа маа л гэсэн үг. Тэгэхээр надад олон төрлийн өвчтэй хүмүүс ирдэг л дээ. Одоо идэвшгүй гэсэн. Ер нь бүх төрлийн хавдрын өвчнүүд бол бүгд ирж байсан. Би сүүлийн 4-5 жилийн хугацаанд энэ эмчилгээ хийх үедээ тийм хүнд болцсон, тийм хэцүү хүмүүс ирчээд тэр цаана байгаа мэдээллийн засж байгаад нөгөө хүмүүс маань тэр өвчин зовор нь алга болж байгаадаа өөрөө үнэхээр гайхдаг. Ийм юмыг яагаад бид нар өмнө нь мэдэхгүй яваад байсан юм бэ? Тэгэхээр биднэрт бол энэ бүх төрлийн өвчнийг би ангаах боломжтой гэж үздэг. Яагаад гэвэл бид нар төр зуурын шин чанарын юм дээр нь илүү анхаарал байна. Тэр цаана мэдээлэл бичигдээд байгаа сэтгэл далд ухамсар гэсэн мөн чанар дээр нь хэрвээ бид нар тэр мэдээлэл буруу болоод байгаа маа энэ цаашаа үргэлжилсээр байгаад хүнд өвчин болж байгаа маа гэдгийг сэтгэлгээндээ өөрсдөө оруулаад өөрийгөө сайхан амар тайван байлгаад сэтгэл зүйн хөвд нэгвэрдэх юм бол их гоё төвчээртэй болоод хүнийг уучлалт сураад хүнд үнэхээр одоо сайхан сэтгэлээс хайрын тийм сайхан мэдрэмжийг гаргаж чадааж туслаад дэмжиж чадах юм бол хүн яг зөв болж байгаа нь энэ. Ингэж явж ийст бидний одоо энэ нийгмийн стресс байхгүй болно хүмүүсийн өвдөж байгаа энэ их хэцүү хүнд өвчнүүд ч гэсэн багасах ёстой юм. Гэтэл өнөөдөр одоо манай над дээр ирж байгаа өвчтөнгүүд голцсон эмнэлэгт маш их гомдцсон ирдэг. Шинжилгээний хариу аван гутаад ирээсээ яг толгоор бол антуугаар цогулж байгаа юм шиг болж ирдэг. Яагаад гэхээр тийм аюултай өвчний тэдгээр үедээ орцсон байна. Эмчилгээгүй гэсэн бараг одоо дахиад хэрэггүй. Нөгөө нэг хүмүүс маань их сайхан ингээ явж байтал дараа нь ингээд бас нөгөө хүмүүст таач одоо барагд анд явж байгаа мó гэсэн утгаар ханддаг. Танаас шинжилгээч авахгүй нөгөө сайхан яваад хахаар нөгөө хүн чинь эргээд нэг бие махбодоо үзүүлэх хийсэн гэж бодно шүү дээ мэдээж. Яг тэр үдний эргээд эмнэлэгт хандахад та тэртээ тэргүй наадах шинжилгээний хариу чинь дууссан хүн ер нь манад бараг ямар шинжилгээ өгөх шаардлагагүй та одоо өөрөө л мэдгээд ингээд урдаас нь хүнийг маш их хүчтэй стресст ороодог тийм үйлчлэгээд ер нь манад яваад байгаа юм л да. Тэгэхээр миний хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань бид нар зөвхөн одоо энэ хандлагандаа бие биенийгээ хүндэлсэн, хайрлсан хэцүү хүнд өвчин туссан ч байлаа гэсэн ер нь тэр хүнд дараагийн арга байж болно. Та чинь тэртээ тэргүй ер нь ангаахих биш юм аа гэхэд одоо ер нь гадуур дотор харж байхад их сайхан хүнийг тийм шид хүчийн аргаар зэмчилдэг тийм домын аргаар эмчилж байна. Ер нь их хүчтэй тийм сайхан арганууд гараад ирсэн байгаа боловч хүмүүс тэр үндэ их итгэл мутаад яваад байгаа юм жоохон тэмдэг. Тэгвэл өөрөөсөө итгэх тийм үү сэтгэлээ бэлэн байлгах нөгөө сэтгэлийнхаа цонхыг нээлттэй байлгах нь хувь хүний эрүүл байх, өвдөхгүй байх нэг арга гэж та хэлэх гээд байна уу? Яг зөв. Би өнөөдрийн миний ярианы маань гол сэдв маань юу юм бэ гэхээр хүмүүс өвдөж болно. Тэрнээс мэдээж өвчтэй байгаа хүн бодвол их сайхан энийгээд чадахгүй л дээ тэр ойлгомжтой. Эхлээд нэг удаа тэр өвчнийхээ шалтгаан мэдээллийг засуулах хэрэгтэй.
тэр болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг биенээсээ арилгуулад тэр зовоорөөсөө арилаа тэр өвчнөөсөө арилангуудаа одоо л би энийг цааш нь сэтгэлээрээ дэмжиж явах хэрэгтэй юм байна. Хүн ингэж эрүүл болд юм байна гэдгийг жинхэнэ үлгэр жишээг үзүүлсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр ер нь сэтгэлгээндээ бид нэр одоо яг юм зөв хандаад нөгөө цаана байдаг мөнх бие талаасаа бид нэр хэрвээ хандаж чадах юм бол идэхгүй өвчин гэж байхгүй. Миний багш нар бүгд надад ингэж заасан. Ер нь амьдрал дээр одоо сүүлийн 4-5 жилийн хугацаанд маш олон хүн дээр ийм үр дүн гарцсан байгаа юм. Сонин содон үр дүнгууд жишээнүүдийг бидэнд хэлж өгөөч. За би зүгээр уржигдрын над дээр ирсэн тэр өвчтнийг ярил л да. Тэр маань хөдөө мал хариулдаг хүүхдэн байна. 25 настай залуу. Одоо яасан бэ гэхээр тэр ер нь мориноосоо унаад мориндоо өшгдүүлээ тарих толгойн эмтлийг 2-3 удаа авцсан. Сая сүүлчийн тэр мориноосоо унах үедээ бол нэлээд бэртэл хэмтэл авсан юм байна гэж би ойлгосон. Нуруу нуугснаас нахгуулаад тарих толгойд нэлээд өөрчлөлт орсон. Одоо юм харахад бол ийм хоёр харагдаад байна. Нэлээд одоо надад их зовөр байна. Би эмнэлгээр зөндөө явлаа. Дараа нь зүү энтер тавиуллаа. Үр дүн гарахгүй байна гэдэг Дорнот аймгийн хөдөөнөөс ирсэн л дээ. Надад 4 удаа эмчилгээ хийлгээд сая 4 удаадаа тэр ихчтэйгээ тэр ирээд үр дүнгээ өөрөө шууд л мэдэрсэн. Юм тэр хоёр харагдгаа болчлоо. Энэ чих шуугаад байсан сайхан боллоо. Тарих толгойн зовөр байхгүй болсон байна. Тэгээ нуруу нугасаар нь зөндөө тийм бас л зовөр байсан. Энэ маань бүгд байхгүй ийм сайхан болж байна. Энэ хурдан хугацаанд ийм үр дүн гарлаа. Одоо нутаг буцлаа гэдээ явсан. Тэгэхээр хамгийн сүүлчийн үр дүн гэхтэл юм. Тэгэхээр бид нарт ер нь тэр тусмаа тарих толгой бас байна. Энэ тарих толгоонд чинь зүгээр л нэг тийм ухамсарын зүйл байгаад байгаа биш. Хүний биеийн төр дүрийн мэдээллийг дамжуулдаг их олон тийм нөлөөллүүд байгаад байдаг. Тэндээ баг зэргийн бэртэлгийн тал авчаал тэрнээсээ бодоод зөндөө зоворлж явдаг хүмүүс их байдаг. Тэгэхээр бид нэр ер нь мэдээлэл гэдэг маань мэдээлэл эмчилгээ гэдэг маань тэр цаана байгаа өвчнийхэн шалтгаан одоо өвчний тэр буруу мэдээлэл нь засагч байж хүн төгс эмчлэгддэг юм аа гэсэн санааг би хэлэх гээд байгаа. Бид нар яг ер нь нэг эм угаал өөрийгөө зүгээр болчтоод гэдэг төр зуурын тэр зовоорыг дарсан байх боломжтой. Үнэхээр бүтэн эдгсэн гэхэд би л итгэхгүй байна. Яагаад гэвэл тэрний шалтгааны арилгаагүйгээр хүн төгс эмчлэгдэхгүй зүгээр төр зуурын зогсоож болно, сайхан болох боломжтой байна. Танд хүнд өвчтэй хүмүүс тэгэхээр нэлээд их хэрдэг байх нь л дээ. Тийм ээ. Ятардгүй. Яг одоо нэлээд одоо хавдрын чийдэг ч юм уу төр дүрийн хүнд өвчтэй хүмүүс яг ингээ эмчилгээ хийх үед би өөрөө ингэж дотоодоос холбогдож хийдیں۔ Штэ төвлөрөлтөөр хийгдэн. Тэр хүний биед над хэлээгүй тэр өвчнүүд нь хүртэл мэдэгддэг. Өөр дөрөө мэдэрчээж тэр өвчнийг засдаг. Яг энэ үед эмчилгээ хийсний дараа ер нь биед тэр мэдээллүүд нь мэдэгдээд явах боломжнууд байдаг. Гэхдээ тийм удаан байдгүй л дээ. Ер нь сайхан унтлаа, амарлаа, ус цаснд орлоо, өөрийгөө бас сайхан энергийн хэрэглээ заслаа. Тэгэл мэдээд нь байхгүй болчдөг. Би хэрвээ ихэнх хүмүүс тэгдэгдээ та ингээ өвчтэй хүнтэй холбогдож байгаа юм чинь өөрөө өвчнийг яагаад авахгүй байна гэж боддог. Тэр мэдээдийн мэдэрч байгаа болохоос биш өвчин хүний биеийг шингэж байгаа юм биш л дээ. Тэгээ тийм учраас хэрвээ тэг шингэдэг байсансан бодвол би одоо 4-5 жилийн өмнөөс хийсэн одоо бүхэл өвчнийг цуглуулгатай сууж явах ёстой шүү дээ. Тийм байхгүй л гэдэг. Өвчин ер нь юунаас үүсдэг юм бэ? Одоо эрүүлэхээс эрүүл хөөхөд төрнө гэж тэгж байна. Тэгэхээр энэ орчны дуу чимээ утаа авнyaраас болоод өвдөж байна. Ялангуяа уушгины өвчлөл их байна гэж тэгээд өгдөг тийм үү. Тэгэхээр яг энэ бол нэг талын тайлбар баг. Та юу гэж тайлбарлах вэ? Тэгээ ер нь гадны ямарваа нэгэн нөлөөллөөр өвч байгаа тохиол зөндөл байна л да. Энэ эмчнэрийн яриад байгаа маань голцоо гадны нөлөөллөөс болж байгаа. Дуу чимээ найс байж болно, буруу хоол тоос байж болно. Тэгээд одоо амьдралын хэв загвар буруу байна. Ер нь энэ орчин маань өөр зөндөө тийм юу гэдэг утаатай гэдгээс ахгуулаад одоо их нийгмийн бухимдалтай яг энд хүмүүс зөндөө юунууд үүсчтэй байна л дээ. Миний яг хэлэх гээд байгаа өвчний шалтгаанууд ер нь хүмүүс идэхгүй байна, хүнд өвчин туслаа гэдэг дээр хамгийн гол нь идэрдэг. Тэр маань юу ах вэ гэхээр ер нь голцоо мэдээлэл гэдэг маань удамшлын байж болно, үүдийн үрийн өвчин байж болно. Үүдийн үрийн гэдэг маань ер нь төрхтөө тийм өвчний мэдээлэлтэй ирсэн. Сүүлд тэр өвчин нь биен дээр нь илэрч гарч ирэх. Тэгээ удамшлын
тийм юмнууд байдаг. Эсвэл хүн буруу хэв маягаараа нэлээд удаан олон жил явдаг. Нэг дарга болчих юм бол ихэд ааштай дарга байдэ гэж бодоход дараа нь элэгний өвчнийгээр тэр аашаараа өөрийнхөө биед мэдээллийг бичээд байгаа л гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр уурдаг хүн юм уу эсвэл юмд итгэдэггүй хүмүүсийн чинь тэр буруу мэдээлэл нь бие махбод дээр бодчихж гарч ирэх үедээ элэгний өвчин болчихдээ шүү дээ. Тэгэхээр энэ нийгэмд өнөөдрийн байдлаар элэгний өвчний маш их өндөр байна гэдэг нь аргагүй юмд итгэдэг хүн байхгүй болцсон байна. Голцоо бүгдээрээ бухимдалтай ууртаа амьдарч байна. Тэгэхээр Монгол энэ нийгмийн стрессээс болж хүмүүс маш их өвдөж байгаа юм байна гэдэг нь бас харагдаж байна л да. Тэгэхээр та хүнтэй өөр ингээ холбогдчихж амжилтдаг болохоор хүнд суудсан байгаа мэдээллийг өвчин болохоос нөгөө бас талсан зогсоож болох нэ. Тэгдэггүй яах вэ? Ер нь ихэнх хүмүүс тэнд хуримтлагтай байна гэдгийг ерөөсөө ойлгодгоо. Нэг өдрөл зүгээр гентхэн биен дээр хийсээд өвчин ороод ирж байгаа юм шиг ойлгож идэг. Тийм байдгүй. Ерөөсөө тэр хийсч ирдэг өвчин гэж нэгч байдгүй. Эхлээд заавалчгүй шалтгаан буюу мэдээлэл нь далд хэлбэрээр нөгөө сэтгэл далд ухамсарс хүнсэн дээрээ тэр бие махбодоор илэрсэн байдгийг бид нар анзаардгүй. Тэр өөрийгөө гомдоод байгаагаа тэрнээс өвчин үүсгэж шүү. Тэнд одоо тайван биш байгаад байгаа. Тэр сэтгэл санаа зовоод байгаа. Тэр уйтгардаа гунаад байгаа. Тэр бүхэн маань бүгдээрээ нэгүгээр гэх юм бол өвчний шалтгаанууд нь буруу мэдээлэл бичсээр л байдаг гэдгийг харуулж идэг. Буруу мэдээллийг авахгүй байх боломжууд байна уу? Одоо танд хандаад тийм үү тодорхой хэмжээгээр эрүүл болчихсон хүмүүс хүнд өвчнөөсөө салцсан хүмүүс талархлын үгсийг харамгүй өгж байгаа байх. Гэхдээ эрүүл мэндэд удаан хадгалах бас нэг том соёл боловсрал байх нь л дээ. Тэгдэггүй яах вэ? Тэгэхээр ер нь хүн сайн миний хэлээд байгаа сэтгэлийн мэдрэмжүүдийг эерэг мэдрэмжэн дээр тавьж сурах хэрэгтэй. Одоо нэгүгээр тайван байж, амар амгалан байдалд өөрийгөө шилжүүлж, ер нь баяр баясгалантай байж, хитийгээр хүнд байгаа ч гэдэгсэн төвчээртэй байж, сэтгэлийн эерэг мэдрэмж маань энэ болгоны бүгдийг зайлуулж байдаг, холдуулж байдаг. Дээрээс нь одоо юу гэдэг хүнд сайхан туслаад, сайхан сэтгэл гаргаад, хүнд сайхан тэр хайрын сайхан мэдрэмжүүдийг сайхан үгээ хэлээд, хүний урдаас энержиглээд энэ болгон маань бүгдээрээ өөрийгөө яг зөв мэдрэмж давтамжин дээр тавьж байгаа бүх боломжнууд. Яг ийм сайхан мэдрэмжин дээр байгаа хүмүүс ер нь өвдөхгүй шүү. Яагаад гэвэл тэр буруу мэдээлэл тэр цаанаа бичихгүй харин тэрийгэ баллуурдж байгаа учраас өвдөхгүй байх боломжтой. Баярлалаа миний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн гэрч өвдөхгүй байх боломжийн талаар хэрэг өвдсөн бол түүнийг бас зайнаас буюу мэдээллээр үеийн өрөөнд түвшинд өөрийнх нь бас одоо сэтгэл санааны түвшинд эмчилж илааршиж болох тухай мэдээллийг бидэнд олголаа. Эмгэн эмчилгээ гэдэг талаас нь би бас талархаж байна. Химийн элементэнд хордохгүй эрүүл сарвал эерэг сэтгэлгээтэй сайхан амьдрах боломж бидэнд байна гэдэг нь талархалтай байна. За баярлалаа. Эрт тосол нийт болгох өглөөний ярилцлагын энэ хэсэг үгээр өндөрлөж байгаа нэрхэн үзэгчтэй үргэлжлүүлэн та бүхэн манай ярилцлагуудыг хүлээн авч үзнэ.